Монголын үндэсний олон нийтийн телевиз. Монголын цахилгаан холбоо компани үзүүлж байна. Тусгаар тогтнолын төлөө. 2 дугаар анги 1914 дугаар оны 7 дугаар сарын 18 Хягт хотно. Эрхэм ноёд юуны өмнө батлан гаргах гэрээний оршил удирдгал хэсгийг хэлэлцэх нь зүйтэй болов. Манжигүрний эзэн огцрохтон язгуурын бүх нутаг дэвсгэрийг Дундад Иргэн улсын ерөнхийлөгчд шилжүүлсэн. Дундад Иргэн улсын засгийн газар энэ үзэл санааг хүлээн зөвшөөрсөн тул тэр нутаг дэвсгэрт хэрхэвч хохирол учруулж болохгүй. Өвөр Монголын олон хошууд үүнийг ойлгож хэрэгжүүлэхэд тусдим болгон илэрхийлсэн байна. Гадаад Монголч гэсэн энэ үнэтэй адил байдалтай тул Хятадын нутаг дэвсгэртэй холбоогоо сэргээх нь чухал. Энэ санаа Орос Хятад хоёрын хооронд байгуулсан тунхаг болон ноотуудад туссан. Гэтэл гадаад Монгол одоо болтол энэ талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэнгүй. Тэгэхээр хэлцээний эхний нэмэгчд гадаад Монголын төлөөлөгчдийн зүгээс үүнийг эрсдэс хүлээн зөвшөөрсөн албан ёсны мэдгдэл хийхийг шаардахаас өөр замгүй. Ингэвэл цаашдаа хэлэлцээр урагшид давшихад үндэстэй болох болов. Тэрнээс гадна бид бас нэгэн нөхцөлийг тавьж байна. Энэ бол гадаад Монгол ганцаар тусгаар ус байгуулж хаан хэмээн нэрийдсэн нь гол захирах эрх ба жишээ дагуулсан газрын нийгмээр адил болоход хашлалтай тул өөртөө байгуулсан тусгаар тогтнол хаан хэмээх нэр олноо өргөссөн хэмээх улсын цолон устгаж дундад улсын удирдлыг мөрдөн хэрэглэвээс зохимгүй. Монголчууд шашин үндэс хэв суртал газар орноо бүрэн бүтэн болгон батлахын тулд бидний Монгол олноор өргөмжлөн хаан эзнээс хууранд нь залж тусгаар улс байгуулсан. Улмаар айл Орос улсын засгийн газар манайхыг хэлэлцээт этгээд болгон зөвшөөрсөн хүлээсэн учраас найрамдлын гэрээ бичиг мөн худалдааны хэлэлцээр тогтоосон. Эдүүгээ нэгэнт тусгаар улс болж 4 жил болсон бөгөөд бүх Монгол харьяат газар орноо бүрнээр нэгтгэн авахыг хүсчвөө учирт Хятадын төлөөлөгчдийн шаардсан төдийгөр манай улс өөрийн хаан эзний цолыг хасах явдлыг зөвшөөрөн хүлээж хэрхэвч чадахгүй. Харин айл улсын ёсоор аль алиндаа харьцал өггүйгээр Орос Монголын хооронд тогтоосон найрамдлын болон худалдааны гэрээ бичгүүдийг нэвтрүүлэх найрамдлын гэрээ бичиг байгуулах учрыг хэлэлцэв. Монголын төлөөлөгчдийн тэргүүний хийсэн энэ мэдгдэл Орос Хятадын хооронд байгуулсан ухуулан тунхаглах бичиг
бас мэддэггүй хэмээн солилцсон бичгүүдийн хэмжээнээс хэтэрч байна. Та нар энэ тунхаг бичгийг хүлээж авах уу? Өвөр Монголын хошууд дэмжиж буй гэж худал бүүгүүл. Бид тэнэг хүмүүс биш. Хятадын төлөөлөгчдийн гаргасан удирдгал бичиг мөн адил Орос хятадын ухуулан тунхаглах бичиг нь манай мэд түвэ хэмээн солилцсон бичгийн хэмжээнээс хэтэрч байна. Хятадын төлөөлөгчдийн Хятад гадаад Монголыг эзэрхэх хэмжээтэйгээр чухам ямар болохыг сонсож байж сая хэлэлцвэл ямар вэ? Энэ хэлэлцээрийн үндсэн асуудал нь Орос хятадын тунхагаар тодорхойлсон хятадын эзэрхэх эрхийн хязгаар гадаад Монголын автономид эрхийн хязгаарт эрхийг тогтоох тэдгээртэй холбогдсон асуудлыг шийдэхэд юм. Хятадын засгийн газраас доорх зүйлийг санал болгож байна. Нэгдүгээр зүйл. Гадаад Монгол дундад Орос хоёр улсын илэрхийлэн гаргасан бичгийн зүйд хийгээд өөр зүйд хэмээх бичгийг мэдрэн хүлээх. Хоёрдугаар зүйл. Гадаад Монгол дундад улсын хязгаарын доторх газрыг өөртөө засах нэгэн анги газар орон болж хязгаар байгуулахгүй бөгөөд өөртөө ус бүтээхгүй хэмээн мэдрэн Манайхны гэрээг сонсоод дундад иргэн улсынхны зүрхэн дэлбэрх юм байна да. Монгордөө үхсэн ч танаа мэдлэж очихгүй. Гадаад Монгол эзэн хааны цоллууга нэгэн төлөвтэй нэрийг үл хэрэгсэх. Гадаад Монголын гэгэнийг нэрлэх цолыг Жавсан дам хутагт хан хэмээн дааж гайвч хэвтэндээ их санаатай дээрлэхүү илчгнүүд бол. Гадаад Монгол олноо өргөсөн хэмээх оны нэрийг хэрэглэж болохгүй. Монгол улсын засгийн газраас өөртөө эзэрхэх автономийн талаар үндэс болгон баримтлах чигээ 6 зүйлээр гаргасныг манай төлөөлөгч удаа танилцуулна. Монгол улсын бүрэн эрх барих сайдууд Хариат засгийн газраас нэгэн зүйл манай Монгол улсын өөрийн эзэрхийг зөвшөөрөн хүлээснийг мэдж эхэд баярлан 3 этгээдээр хамт нийлэн найртай төвшнөр хилэлцэн тогтоохыг зөвшөөрөн хүлээж бидний бүрэн эрх барих сайдуудыг томилмоо. Нэгэн зүйл Орос Монгол хоёр улсын хилэлцэн тогтоосон найрамдлын гэрээ бичиг бас Орос дундад хоёр улсын хилэлцэн тогтоосон илэрхийлэн гаргах бичгийн гол утгыг үндэс баримт болгон Монгол улсын ба хаан эзний цол оны цолыг хэвээр батлахыг гол болгомо. Энэхүү утгыг шилжүүлэн хөдлөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Нэгэн зүйл дундад улсаас Монгол улсыг хэмжээтэй эзэрхэх нь хэрвээ Монгол улс гадаад улс лугаад дундад улсад хорлол өгөхий тангаргийн гэрээ үл байгуулахыг батлах. Энээс өөр эзэрхэх зүйл бий болох бол зөвшөөрөн нарыг нудраган дорой сорвол амьд явж юу хий. Нэгэн зүйл альва гадаад улс түүнтэй адил найрамдлын гэрээ ба худалдаа эд ашиглах хэрэгт холбогдох ил бүхий үйлийн тухай гэрээ байгуулах
эрхүүдийг өөрөн эзэрхсэн Монгол улс дан гагцаар эзэрхвээс зохин хэмээн баримт. Манай саналыг хүлээж авахгүй нь дээ. Өөр арга бодохгүй болж энэ янзаар тохиролцохгүй нь бол та. Манай Монгол улсын засгийн газраас Орос дундад хоёр улсын хилцэн тогтоосон илэрхийлэн гарах бичгийн зүйл ба харилцан солилцсон бичгийн дор хэрэг үйлийг шударга төвчнөр зөвлөлдөн тогтоохыг болгоомоо. Нэгэн зүйл. Чин улсын гадаад Монголын төрийг засах яамны тогтоосон Монгол цаазны бичиг дор заасан хэл хязгаарыг үндсэн баримт болгон хэлэлцэн тогтоох ба мөн Монгол улсад нэгэнт дуртай дагаар орсон эл газрыг бүрнэн Монгол улсын хязгаарт оруулахыг бэдэж хэцүүхэн юм амлсан юм шиг байна да. Ширүүн зодон болох нь дээ. Элдээс зүйлийг Орос дундад улс хоёрын бүрэн эрх барих сайдууд бүрнээ зөвшөөрөн хүлээж 3 этгээдийн нийлэн хилэлцэх хэрэг дор үндсэн баримт болгохыг гүнэн эрмэлзмөө. Энийг зөвшөөрөх ямар ч арга алга. Энд хэлцэх юм ерөөсөн байхгүй. Монгол манай нэг хэсэг атал. Өвөр Монгол баргыг авч гис. Арай хэтэрч байна. Та нарыг бид нар 5 замын байлдаанаар цагаан хэрмийг чинь хүртэл хойж их нутгаа чөлөөлсөн. 2000 жилийн өмнө танай өвөг дээдс биднээс айж их нутгийнхаа дээсийг шавар могоо мөлхүүлж зурсныг газрын хөрснөөс арчичаад дараа нэм юм ярьцгаа. Монгол хүний хүчин бат чирэг, зүрх чин баатар, зориг хатуучанга, унлаг морд хурдан шаламгай, хүм морь цөм уул талд давхих довтлохож нэн чадaltaй. Хүйтэн халуун өлсөж ундаасхыг хүлцэн твчиж үхэх моххыг юм чинээ санахгүй. Та нарыг будаа хуурах өвс хад хадил боснуулан сөнөөж хядан алж сүр сүнсий чинь зайлтал хөөж игүүлж буцаасан маань сэтгэл чинь сэв тогтоож зүрхэнд чинь шарах болжээ гэдэг нь одоо ч харцнаас чинь хэлэг байна. Мэдээ тэл байгаарай та. Өвөр Монгол танайд захирагдах явдал огт үгүй. Богд эзэн нэгэн тал өөрийнхөө таалал багтааснаас хойш заавал танайхаас зөвшөөрөл авах алба байхгүй. Үхэр монголчууд тэнэгэн гайхуулж байхшгүй. Удахгүй та нар бидний өмнө тухайн цортол мөргөж амиан гуйх болно. Яасаа гинэ. Айцгаа. Ингэж хэлцээр хийдэг юм уу? Завсарлага авъя. Бид ярилцъя. Танаа монголчууд хэтэрхий зөрүүлвэл юу ч хожихгүй шүү. Тусгаараа ирэх чинь өөртөө эзэрхэх эрх чинь үгүй болно. Хэдий чинээ наашаа цаашаа хандна уу? Төдий чинээ хэрэг чинь түргэн бүтнэ. Энэ мэд түлхэлцээ дэвэл ямар ч үр дүн гарахгүй. Хэрэгцээрийг хэн ихэж хорхиж гарав? Бид зогсоор сууж байна. Ямаа умог гаргаж хятадууд хайж гарсан бидтэй. Санаа бодлоо. Авах гээх хэн хэнийг хэлэх ёстой байгаа үстэй. Бид зэр зэвсэг өгөхөө болоход та нар шорон түмэн хятадуудтай яаж тэмцэх юм? Хагас тэрбум хятадыг ташшуураараа тархийг хаг зөхнө гэж эндүрсэн биш вэ? Бүрэн эрхийг зөвшөөрөөгүй цагт бид юу хэлэлцгий? Тэртээ тэргүй бидээс оролцвас манийн явдлыг та нар шийдэх эрхчгүй, чадахчгүй. Дөрвөн зүйлт гэрээг байгуулснаар манайхаас илүү танад хожоотой болоогүй гэж юу?
Хойшлын тухай ярих эрт байна. Дамжин сүрэнгүй та тогтож хайр. Таны нийлхүү дайчин зан чинь дайны талбар дээр л хэрэг болох үз. Харин ч бүрийн ихээ алдаж мэднэ шүү. Авга том хоёр гүрэнтэй хилцэж байгаагаа их хүндэтгэж байна л гэж ойлго. Одоо маргалдаад хэрэггүй. Та нар сайн бодцгоо. Хурал завсарлаа. Хятадын төлөөлөгчдийн өрөө. Хэлэлцээр гэхээс илүү хэрүүл болоод дуусах шүү. Чин чи ямар их ур амгтай хүн байж. Хэлэлцээрт орохгүй байх юм бол хэн илүү хохирдгийг чи мэдж өнөг юу юм? Энэ муусай цөөхөн монголчууд яаж улс болж чадах юм? Манай цагаан гэр тэнгэр нэргээсээ билээ. Тэнгэр нэргээсээ билээ. Айгуул энэ хилцээний ширээнийхэн ард тэр дамжин сүрэнгийн сэлэмний эрэнд үхэх юм байна л да. Та тэр дамжин сүрэнгээсээ ядгарахын даан чадах. Хэрвээ бид цагаан хэрмээ нэргүүлчихсэн бол 5 замаар байлдсан Монголын сэргүүд хаа хүрч зогсох байсан юм бол? Могой 3 хуваасан ч гөрөвлийн дайтай гихчээр Монголыг 3 хуваачхад байхад гөрөв шиг соролцоолоо гэлцтэй. Хэрвээ тэд өөр Монголон хүчээр нэгдчих юм бол могой чигээрийн босно. Нарийн ярих юм бол энд богд лам. Сайн ноён хан нам сүрэн даалам цэрэн чимэд ханд дорж дөрөв. Мөн ч их садаа болж байна да. Бидэнд зориг хэрэгтэй байна. Энд Монголын биш Оросуудын сонирхол илүү байна. Хэрвээ хэлэлцээр болох юм бол Оросууд л илүү хожино. Та нар харж л байгаа. Тэр мэдээж. Хүчтэй хүчгүйгэн иддэг нь хорвоогийн зам. Тийм болохоор бид энд цаг хожиж баг зэргийн буулт хийж болох юм. Хэлцээртэй эргэж орох нь чухал. Байн хэлцээр хаяж давхад байх юм бол энэ бидний нэр хүндэд л хохирлоо шүү дээ. Тийм учраас хэлтээртэй эргэж орох нь чухал. Саяхан сүр дуйлан болгож гарч ирчгээд хөлх нь бууцсан юмнууд масаад л нэгэд орох хэрэггүй. Үуч ядаж л бид нэг болцол тавьж орох хэрэгтэй биз дээ. Бавуужив. Богдын зарилгийг зөрчиж дайцаар байна. Тэгэхээр та нар амлснараа зарилгийг зөрчиж байгаа хүмүүсээ өөрсдөө даргаж монголчуудыг шахах. Тэр чинь харин мэрэгэн санаа байна шүү. Өөрсдийн гараар нь өөрсдийн. Ар монголчууд өөр монголчуудаа нугслах нь бидэнд хожоод. Ингэж л цадуулын чинь голхийг буулгаж авъя. Монголын төлөөлөгчдийн өрөө. Энэ муусан Оросууд бас их айлгах нэ. Бид өөрсдийнхөө бодсноор тусгаар тогтнолоо зөвшөөрүүлж чадахгүй бол ястаа нэг эврэ хуглуулсан үхэр чил болно. Цус халуун зөсөхтэй иргэдийг бид бүгд мэднэ. Балингийн цэрэн дөрж 1868-аас 1928 дугаар он 1868 оны 5 дугаар сарын 25-нд Дэдүүгээ Хэнт аймгийн нутаг Хэрлэн баян улаан төржээ. 1911-ээс 1913 дугаар онд Монгол улсын гадаад хэргийн яамна дэд сайд хичээнгүй гүн цолтой. 3 этгээдийн гэрээнд Монголын засгийн газрын төлөөлөгчийн зөвлөхөөр оролцсон. 1921 дугаар оны 7 дугаар сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл тэрүүн сайд засгийн газрын жинхэнэ орлог сайдаар ажиллаж байлаа. 1923-аас 1928 дугаар онд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо хэлэлцээ хийж буй.
Та наад уур зүхлаан татаж хүлээцтэй ханд. Бид ямар морин дил дээр сэлмэргүүлж явж. Өнөөдөр бидний хүч сул байна. Нэг аystайхан аргалж байгаад л Ингэж нялуурч байхаар сэлэм эргүүлж яваад эргчний мэгчингээ үтсэн нь хавьгүй дээр. Нэг бол өхөн, үгүй бол сэхэн. Орчлонд эннээс өөр хууль гэж байхчгүй. Бид хэрхүч төрүүлж буужигч болохгүй. Жамсрангийн цэвэн, Хатанбаатар, Жигжижов, Цэнд гүн нартай зөвлөлтий. Жамсрангийн цэвэн, дээд доод хуралтай, хаант засагтай улсыг олон улсын хэмжээнд судалсан хүн. Тэр эрхүч нэгийг заах. Хатанбаатар тусгаар тогтнолын төлөө шургуул тэмцэх ёстой гэдэг хүн. Харин Жамсраны цэвэн ямар үгийг, ямар хэлэнд яаж орчуулснаас хожмын өдөр бидэнд ашигтайгаар эргэн тусч болох тухай тун чухал зүйлийг боловсруулсан вэ? Бид тэрийг авах ёстой. Хамгийн гол нь цаг хожих. Япон улс Хятадыг дарамтлахыг элдв арга саам хэрэглэн хүлээх нь зөв. Цаг хэдий явах тутам Орос Хятад хоёрт хохиролтой. Харин манайд ашигтай байж мэдэх. Эгмэн 1914 дугаар оны 9 дугаар сарын 6 Гурван этгээдийн хэлэлцээрийн 3 дугаар хурал Монголын эрх баригчид хаан эзэн ба олонний нэрийг хэвээр батлуулахыг хүссэн байна. Танай Монгол бидний хэлэлцэн тогтож илэрхийлэн гаргах бичиг зүйл ба харилцсан солилцсон бичгийг ер нь зөвшөөрсөн юм уу? Гэхдээ энэ бичгийг гол болгох уу юу? Танай тогтоосон бичиг зүйлийг хэрхэн зөвшөх явдлыг манай 6 зүйлийн дотор бичигт наривчлан заасан буй. Бид одоо өсөг үрийг зөвшөөрсөн хэмээн баталж чадахгүй. Гагцхүү Орос Монголын найрамдлын гэрээг гол болгож дараа нь Орос Хятадын тогтоосон гэрээг үндэслэж дундыг барьж хэлэлцвэл ямар вэ? Гадаад Монгол дундад газраас урвж эсэргүүцсэн. Харин дундад улсын зэрэгэлдээ нөхрийн улсын гуйчлан хэлснийг сонсон дагж эвсэн хэлэлцэхийг бодож байсан байтал гадаад Монголын төлөөлөгчдөөс Орос Хятадын тунхагийг ор тас эс мэдрэн хүлээх нь ямар санаа вэ? Гадаад Монголын саналыг үзвээс далдуур өөртөө засах газраа хамгаалж улсынхаа тусгаар тогтнолыг тогтом барихад чиглэгдсэн байна. Гүн чин Орос Хятадын тунхагийг зөвшөөрөхгүй бол бид энэ дэр нь яах гэж ирсэн юм? Бидний энэ саналыг Оросын төлөөлөгчд ч гэсэн мөн адил зөвшөөрөх буй за гэж бодож байна. Гадаад Монголыг Хятадын өөрөө засах нэгэн зах хязгаар мэт бууруулахыг үл зөвшөөрнө. Тунхаглан зарласан тусгаар тогтнолоосоо даатгалзах шаардлагагүй.
өөртөө эзэрхэх Монгол гэж бичих нь зөв. Өөртөө эзэрхэх орон тусгаар тогтносон улс хоёр хоорондоо нэлээд ялгаатай гэдгийг эрхэм ноёд ойлгох биз. Өөртөө эзэрхэх Монгол гэж бичихийг бид зөвшөөрч байна. Би үгсэн ч гадаад гэсэн үгийг хасаж чадахгүй. Орос Монголын тунхагт гадаад Монгол гэж бичсэн байгаа. Уучлаарай. Орос Монголын гэрээнд улс гэдэг үг байхгүй ш. Монголын засгийн газар, Монголын засгийн эрх баригчлал гэсэн үг байгаа. Харин Монгол гэж байгаа бол тэр нь танай халах 4 аймаг ховдын хязгаарыг хэлж байгаа. Манай хэрэглэж өгөхий улс хэмээх үгийг государство гэж орчуулах нь зүйтэй. Страна хэмээж огт болохгүй. Государство гэсэн үг автономит буюу өөртөө эзэрхэх орон гэсэн энэ хоёр үгчийн хоорондоо нэг ялгаагүй л дээ. Монгол улс гэж бичих юм бол хятадаас салсан болно. Хятад Монголын хооронд найрамдлын ёсоор зуучлан хэлэлцсүгэ гэсэн атлаа. Одоо үзэхүүл танай улс харин давхар хамгаалаад байна. Энд чинь шудраг биш. Манай Орос улсаас Хятадын Монголын хил хязгаар өөртөө эзэрххийг хүлээн зөвшөөрч эвтэй найртайгаар гэрээ хэлэлцэл хийж байгаа нь үнэн. Ер нь Монголыг бид нэр хамгаалалд авах гэсэн санаа байхгүй шүү дээ. Гэвч бид нар Хятадын шаардсанаар эзэн хааны цол олноо өргөгдсөн он Монгол улс засгийн газрын нэрийг өөрчлөж чадахгүй. Ийм үед Орос эзлэн авахд хүрнэ. Хэрхэмч зөвшөөрөхгүй. Хүчиднүүд муудалцвал мөхсдний идэж гэдэг байхаа. Монголын тухай энэ өчүүхэн хэргийн төлөө бидний хоёр улс эв найрамдлаа муудахад юу гэх вэ? Тэгэж гэмээр энд хэлэлцэх хэрэг огтугүй. Бид дайтаж тулалдаж авна. Манлайван та их ширүүн хүн юм. Энэ бол дайн тулааны талбар биш. Бид энд ямар ч дайн тулааны тухай яриаггүй байна. Ер нь бидний хэлэлцээр хэлэлцэхэд их төвөгтэй болж цаг хугацаа алдаж байна. Иймээс талууд тус бүртээ өөрсдийнхөө саналыг боловсруулад хэлэлцвэл ямар вэ? Өвөр Монголыг өөртөө авна гэдэг чинь сансны чинь гарц. Өвөр монголчууд хэлэлцээр дуустал тэмцэлдэхгүй гэж богдын зардгаар анхаарал татсан гэсэн чинь хаа байна? Бавууж битгий хулгайлаар манайхныг дээрэмсээр байна. Эндээс үсэх юм бол өвөрлөгчд богдын зардгийг дагж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна да. Дээрэмчин Бавуужийг зогсоож чадахгүй бол богдын засгийн газрын саналыг хэлэлцэх боломжгүй. Гадаад Монгол хэмээх нэрийн болон Бавуужийн талаар их хүрээний дээдстэй ярьж байж хариулъя. Хурал завсарлаа. Монголын төлөөлөгчдийн өрөө. Богд эзний амгалан айлтгая. Хэлэлцээр маш хурц болж байна. Дашчив Дамжин сүрэн хоёрын байдлыг ажихад хэлэлцээр амжилттай дуусгад төвөгтэй. Тэд их ширүүн шийдмэг байж Орос Хятадын уурыг их хүргэж байна. Хятад Орос хоёр ч санаандаа хүрэх гээд их хэцүү ажээ. Орос Хятадын Монгол зустай орчуулагч бичээч нар сэм мэдээлэл өгч байгаа.
бидний ярьж байгаагаар цэрэн дөржгүний гятдууд бусгайд навч уулзах бодолтой байна. Ер нь орчуулагч бичээч зөвлөхүүдийг ч худалдан авах бодол өөрлөсөн гэдэг нь тодорхой. Гэвч манайхан тэдний элдвт автахгүй бололтой. Харин ч энэ нь тэдний дургуутслыг улам төрүүлж байна. Башжав, чагдаржав нарын гэдэс хотоод анхны дайлганд орсноос хойш өвдөд байдаг болсон. Ялангуяа чагдаржав нарын үе тийм сайнгүй. Ихтэй өвчнө маш их нууж байна. Дундад иргэн улсын талаас нь нууц хорлол хийхийг өгөө хэмэх газаргүй. Өвчний ч юм уу ямар нэгэн шалтгаанаар төлөөлөгчд хэлэлцээрт оролцож чадахгүй болж магадгүй байна. Өнөөхөндөө ийм болоо. Хятадын төлөөлөгчдийн өрөө. Монголчууд манай Орос хятадын хамтран тогтоосон ухуулан тунхаглах бичгийн 5 зүйлийг лавтаяа хүлээн зөвшөөрсөн тул хэлэлцэн тогтоход тунч хялбар байх гэж санаж ирсэн юм. Гэхдээ тэд ийм их зөрүүтэй үг хэл гаргахыг бодоход энэ Оросууд лав биднийг энд хуурч авчирсан хэрэг шүү. Монголчуудын багал зуурыг таслах олсны нэг гогцооноос таталцаж өгнө гэж горьдсон чинь харин ч өөр хат мөргүүлж орхидог юм шүү. Цаад уулч мөчөрхөлсөж байгаад санаагаа зөвшөөрөвчж мэдэх болсон. Нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа учраас бид маш болгоомжтой холоос ятхан синхруулах хуурам мэхлэгийн айд айдыг хэрэглэх ёстой. Тэр чинь зөв. Ер нь ч тэгээд эдэн дотроос арай нэг чих зөөлөнтэй, омог багтай. Юмны учир начрыг ойлгох чадвартай цэрэн доржин л юм шиг дээ. Ер нь цаадахыг чинь тусгайлан урьж уулзвал яасан юм? Ер нь цэрэн доржин санаа бодгийг мэдээ. Юу хөстөх юм бол? Мөнгө төгрөгөө, эрх мэдэл, халуун өр. Цэрэн доржиг яалтай өрий. За. Одоо хэлцээрт оруулах саналаа ярилцъя. Тэгэхээр саналаан тунч няхуур нямбай боловсор болохгүй бол эдэнд хөмхүүлч гэж болсгүй юм шүү. Тий. Оросын арааны шүлс асгарч байна. Гэтэл бид тэдний өмнө яс гордсон нохой шиг гүйлэлзэж дуугаан хүртэл намсгадаг болж байна. Ингэж дарахгүй шүү. Япончууд бидэнд зүйлийн шаардлага тавьж манайх руу цэргээ оруулж байна. Энэ нь нэг л сэжигт цаагаараа Монголын бүрэн эрхийг хамгаалаад байгаа юм шиг. Манай гадаад яамнаас гурвуулсан хэцэрийг айл болохоор эвтэй найртай зохицуулахыг хүртэл болгож өргөжлүүлэх хэрэгтэй гэсэн хариу ирсэн. Ер нь ч тэгээд хэлэлцээрийг өөрийн талд ашигтайгаар шийдвүүлж чадсангүй гэж ингүүлж ч мэдэх юм байх юм шүү. Гэхдээ дашчив чинь бүр хийн гарчихсан үе юм. Чоншиг нэг ухсыг адил, нэг ухраад л. Дашчивтай хэл амаа олдсон дорвол адгуустай ярьсан нь арай дээр байлгүй. Тэрний тэр нүдв яг үсрэх гэж байгаа ирвэс шиг. Манлаа яваа. Тий.
Тэр өгөр бараг үхлээс ч айхгүй. Хэрвээ амьдараа хэрчүүлвэл өөр Монголын чинь 10 Монголтой нэгдгийг гэвэл зөвшөөрөх үү? Бас тэр удай ван манай эсрэг их тэмцсэн үндэ. Тийм ээ. Хэрвээ бид нэр Монгол гэж нэрлээд тусгаар тогтнуудыг зөвшөөрчих юм бол өвөрлөгч хошууд нэгдснийхээ дараа биднийг хүйс тэмдэрх тавтай. Тэгэхээр бид энэ тэргуунд дашчив Дандин сургууль хэрэг сайдуулах хэрэгтэй. Да ялангуяа тэр дашчив. Тийм ээ. Орос Монголын 12 оны гэрээ бидний Оросуудтай хамтран гаргасан тун хоглох бичгээс илүү нөлөөтэй байгаа гэдгийг та нар энд анзаарсан байх. Тийм учраас бид Оросын талтай хэлэлцэн тохирч Дашчив Дандин сүрэн хоёрыг буцаах талаар санал нэгдэх хэрэгтэй байна. Монголын төлөөлөгчдийн өрөө. Хаан Торс улсам манай гадаад явдлын сайд ханд дорж ширнэн дэмдэн бавууж бидний гадаадын улс орнуудад айлчлахад саад учруулж байсан. Гэлээч гисэн эзэн хаан өөрөө хүндэтгэл үзүүлж хүлээж авна гэдэг чинь манай улсын нэр хүндийг өсгөхөд их чухал нөлөө үзүүлсэн гэдгийг мартаж боломгүй байна. Гэвч манай төлөөлөгчдийг Англи, Франц, Японы элчин сайдууд хүлээж авахаасаа цаг ямагт цааргэлж элдв шалтак тоочдог болсон. Даалам цэрэн чимэдийг Японд зорчиход яалаа. Харин саатуулаад явуулаагүй. Хэрвээ Япон улс манай Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрчих юм бол Орос, Хятад хоёрт тийм ч тааламжтай байх болохгүй гэдгийг сайн бодсон байна л да. Орос улс манай улсыг тусгаар улс болохыг таашаахгүй байгаа нь илт байна. Тиймээс бидэнд тун зөв сонголт хийх л үлдээд байна. Зарим нэгэн зүйл дээр буулт хийлгүй Орос улсын дургүйг хүргэх аваас энэ хоёр улс биднийг хадны завсар хавчуулсан халууны зулцох шиг л нэтгэрч орхино. Иймд хожмын өдөр залруулж болох зарим нэг заалтуудыг хүлээн зөвшөөрч залруулж болохгүй. Эрх ашигт нэн хортой заалтуудыг эсэргүүцэн тэмцэхээс өөр арга алга. Жамсрангийн цэвэн Бавуужовын тухай хэлсэн шүү. Ямар ч атгавай Бавуужов руу цэрэг явуулдаг нь богд эзний зарлиг ёсоор цэрэг мордсон гэдгийг хэлэх мөн энэ хэлэлцэт гэрээнд хятадууд садаа болоод байгааг ойлгуулсан хэрэг. Тэгээд Бавуужовыг ар халахын цогох хэрэг үү? Өнгөн талаасаа бол тийм. Гэхдээ Бавуужовт зугтахыг сануулсан. Жарэ Бавуужовыг нухчихгүй хаа. Тэрнийг эрхвиш мэдэх байлгүй дээ. Гэхдээ Баатарт хэцүү байгаа л да. Аргагүй шүү дээ. Мөр зэрэгцэн хамт тулалдаж явсан юм чинь. Оросын төлөөлөгчдийн өрөө. Эрхэмсэг ноёнд нь таны оройн амгаланг айлтгая.
Та ийшээ суу. Баярлалаа. Халахыг оролцуулалгүйгээр ярилцж тохиролцох жаахан асуудал байна. Бидний хэлэлцээрт Монголын талаас оролцож байгаа. Зарим нэг улс төрийн боловсралгүй дэндүү мойхор дайнч төрөмгийн хүмүүс ихээхэн садаа болж байна. Та хэнийг хэлж байна? Дашчив дамжсан хоёр. Энэ хоёр төлөөлөгчийг солих. Бүр болж игэл оронд нь ч хүн оролцуулахгүй байх. Талаар санал тавихаар би ирлээ л дээ. Цөсөгтэй ирчүүд болохоор хэрэгээ гүйцэлдүүлэх гэж хичээж байгааг би ажигласан. Дашчав Дамдын сүрэн хоёрын үнэн үг та нарын зүрхийг зүсч байгаа л да. Би ойлгоно. Монголын төлөөлөгчдийн тэргүүнийг бас нэгэн төлөөлөгчдийнх нь хамт хэлэлцээрт огт оруулахгүй байна гэдэг бол дипломат ёсонд харш гэдгийг та өөрөө мэдж байгаа. Харин солих тухай ярилцж болох юм. Гэхдээ энэ бол их хэцүү л дээ. За яах вэ? Богдломд нот явуулъя. Чухам ямар хариу ирэхийг бид мэдэхгүй. Ер нь тэгээд Дашчив Дамдын сүрэн хоёрыг буцсны дараа хэлэлцээрт оролцоход арай илүү тааламжтай байх болоо. Ядаж зарим нэгэн зайлшгүй буулт хийсэн ч гэлээ. Энэ мэт зэрлэгүүдийн өмнө бидэнд бас тун их бэрхшээлтэй байна. Тэгээд ч эднэрийг тэр цэрэн дорж мэтийн юмны учир ойлгодог. Уян хатан хүмүүсээр солиход санаа тавихыг ноён элчин та надаар хэлүүлэх юм билээ. Чухам хэнийг явуулахаа богдлам өөрөө мэднэ. Та нарын хүсээд байснаар тэр бавуу жавыг даруулахаар монголчууд цэрэг илгээснийг дуулаал байлгүй. Та нарын ажил чинь харин захаасаа ингээд бүтээд байгаа юм биш үү? Гоо яг бид мэдсэн. Тэ. За. Ийм л байна. Ноён элчин танд гэлэл. Монголын төлөөлөгчдийн өрөө. Хятадын засгийн газар Орос улсын засгийн газараас манай улстай байгуулсан гэрээг зуцлахыг
удаа дараа шаардж байсан. Энэ нь манай улсын тусгаар тогтнол бодит биелэлэн олж үндсэндээ хүлээн зөвшөөрөгдөж бүг хэлж байна. Тэгээд бусад олон улс дагаж манайхыг зөвшөөрөх болов ч хэмээн айсных. Автономит эрхийг бид хүлээн зөвшөөрчихвэл бараг өөр Монголыг авах аргагүй бол. Тэгвэл харь гүрний сүүдэр туссан элэг нэг дахин дүүсээ яаг тэд боссон. Тэгэхээс ч аргагүй. Хэрвээ ах дүүсээ асар дорон авахгүй бол хятадууд ясан овоолог цусан горих болгоно. Тиймийн учир автономит эрхийг аль болох хүлээн зөвшөөрөхгүй тусгаар улс байхын төлөө тууштай тэмцэх нь зөв буйцаа. Эрэмдэг зэрэмдэг тахир тутуу тусгаар тогтнолоор бид юу хийнэ? Дамдын сэрэн маань. Бид энийг хичнээн хүсч байлаа ч гэсэн хятадын эрхшээлд үлдэж мэдэх экзэгтэй мөч тулгараад байна. Бас тусгаар улсын тухай ярьж болохгүй хэмээхээс үзвэл манай улсыг тусгаар улс байлгах сонирхол Оросд үгүй. Иймд бид нар төлөөлөгчдийн тэргүүний хэлсэнчлэн гэрээнд аль болох тусгаар улсад ойртуулсан заалтуудыг оруулж өгөхийг эрмэлзэх нь чухал. Алдаж энд их хаваас гимшиж барахгүй юм болох нь байна шүү. Бас нэгэн зүйл. Энэ хэлэлцээрийн бичиг баримтыг өөрийн улсын хэлнээс гадна олон улсад түгээмэл хэрэглэж байгаа фа улсын хэлэнд хөтлөхдөө орчуулгыг сайтар хянахыг Жамсан гинцвэн даатгах. Маргаж мэтгэх зүйл гарах аваас аль ч улсын хэлэнд битүүлэг яривхтай хэллэг байдаг болохоор тэр улс өөрийнхөө гэрээг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн үжиглэж юуны магадгүй. Сайн аян ханаас цахилгаан төсөөлж Дашчав Манлавбаатар хоёрыг солих саналыг хэлэлцээрт оролцож байгаа хоёр хөрш маань шаарджээ. Дашчавыг Ширнэн Дамдангаар солих. Өвөр Монголыг нэгэнт нэгдэх нь бүтэхгүй болох тул Манлавбаатар байх шаардлагагүй гэж үзэж. Би эзэн төрдөн өргөс мэт халтай байгаа бол буцаж болно. Богд хаан Хятадын ерөнхийлөгчийн өмнө сөхөрхөөр шийдсэн бол энд хэлэлцээр хийж юу хийн? Би өөрөө богд эзэнд захиалгая. Өвөр Монголыг өөртөө нэгтгэж чадахгүй болсон гэсэн чинь юу гэсэн үг? Яахан ингэж болох вэ? Бид ар Монголын ш тусгаар тогтнолыг алдахад хүрч мэднэ. Үзвээс ар Монголыг өөртөө эзэрхэх эрхтэйгээр л зөвшөөрөхөөс өөрт замгүй болчихж. Би богд эзэнд үгүй айлтгана. Цахилгаан явуулна.
Сахилгааны хариу ирэхээс урд хэлэлцээрт орохгүй. Дашчив дамдын сүрэн хоёр буцах бол оронд нь хэн ирэх вэ? Энэ хоёр минь буцлаа гэхэд анхнаасаа хамт зүтгэсэн би хэрхэх. Уг нь би муу чөлөөх хүсье гэж бодсон юмсан. Хэрвээ би чөлөөх хүсвэл энэ хэлэлцээрийг хэн дуусгах? Энд ирснээс хойш учир битүүлэг өвчин туслаа. Энийг хэлж бусдынхаа сэтгэлийг уймуулж, дайсныхаа бахыг хангаж яана вэ? Надад хэлэлцээрийг дуустал үхэх эрх байхгүй. Хэрвээ үхэж гэмээн нөгөө ертөнцид сүнс минь амархгүй. Зүгээр. Дашчив. Дамдын сүрэн хоёрыг буцна гэхийг сонсоод сэтгэл хямарлаа. Би сэтгэл тайвширтал жоохон амархан. Чагдаржив ноёнтон анхны сайлгад орсны дараагаас л бие нь муудаж эхэлсэн. Ноёд таавхан ч гэсэн зоог сайлгад орохдоо болгоомжтой байхыг би зөвлөе. Манай улсын бүрэн эрхийг үгүй хийхин тулд ямар ч аргаар хоронснаар сэдэж мэднэ. Цаад орчуулагч, зөвлөх, бичээч нартаач дамжуулахад гэмгүй. Их хүслээ шившиж тавьсан дуудсан нэ. Энцгхэн сэтгэлээс алдуурч харуулсан амин одонэ. Өнөхт нүднээс очвсргэн ширтээ. Өргөсөн сур шиг хөвчрөө талын хөгчмөө шаналсан сэтгэлээ тас хазан зулраах эрхчлөө шархалсан зүрхээ
нулимсан аргадаг тайвширлана ань онсон сум амьсгал тоолон нэхэхүй амьдралаа сугран сунаа талын хөвч Хэнгэргийн дуу ертөнц дахны амьдрыг цачаа Хэрийн чоног эрэлтүүлэн хөвдөн шингэхээ Морогны шиду онгод дуудаг чинь ховсноо Мөнх тэнгэрийн дайдан хамтж инээ Талын хөвч чономээ хөвсөцсаар буцлан урсах омхтгалмэ чинэрсэн чин хамуу цэжнэ сорглоо цоргохтолмэ бохар үүлмэт аюул нөмрөн ирхий бортих бараагүй алсраа талын хөвч Хэнгэргийн дуу ертөнц дахны амьдрыг цачаа шингэхээ морогны шиду онгод дуудаг чинь ховсноо мөнх тэнгэрийн дайдан хамтж инээ талын хөвч чономээ Хэнгэргийн дуу ертөнц дахны амьдрыг цачаа Хэрийн чоног эрэлтүүлэн хөвдөн шингэхээ Морогны шиду онгод дуудаг чинь ховсноо Мөнх тэнгэрийн дайдан хамтж